За ер нь миний хувьд болохоор сэтгцийн салбарт 35 жил ажиллаж байгаа хүний хувьд болохоор тамхины хяналтын бодлогын хууль бол нэгэн чухал хуулийн нэг. Тамхины асуудал бол сэтгцийн асуудал биш. Тамхины асуудал болохоор Монгол улсын асуудал мөн байна. Ер нь бол одоо бүх донтох эмгэг бол адилхан. Тэгээд тамхин дондох эмгэг гэхээр нэг талаас нь дондох эмгэг мөн чимшиг, нөгөө талаас нь хор зуршил чимшиг гэл ингээд хүмүүс ингэж ярих ер нь ойлгомжгүй асуудал юу байна? Эмчнэр хүртэл яадаг гэх юм. За арх мансууруулах божис хэрэглэхгүй байгаа бол тамхи бол яах вэ гэдэг л одоо ийм л ер нь ойлголттой яваад байна шүү дээ. Энэ бол яах аргагүй л одоо сэтгцийн одоо зан үйлийг одоо өөрчилсөн эмгэг мөн байна гэдэг энийг одоо дэлхийн хэмжээнд бол одоо бүх эмчилгээний протоколууд бол бүх одоо эмчилгээний хяналттай одоо системүүд бол одоо энэ бүгдийг бол батлаад байна. Эхлээд болохоор бид нар юу хийх ёстой гэхээр танин мэдхгүй зан үйл зөвлөгөө өгөх. Энийг өнөөдөр зөвхөн сэтгцийн эмч би Елена гэдэг хийх ёсгүй. Энийг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн болгон хийх ёстой. Энэ сайн дурын ажилтан байж болно, өрхийн эмч байж болно, өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа суйлагч байж болно. Хин ч одоо ямар нэг одоо эмнэлгийн мэргэжилтэн байгаа тэр байна. Өнөөдөр жишээлбэл өөшгөний тасагт хэвтэж байгаа хүний одоо альва нэг эмгэгийг бид нэр эмчлэе гэхээр цаана нь голдуу бол үүдэлтэй тамхи татдаггүй үгүй юу гэдэг өвчний түүхэн дээр бид нар зөвхөн тэр асуултаа тэмдэглэдэг үсттэй. Татдаг бол хэдэн удаа гэд. Одоо ихээхэн одоо манайд байгаа эмнэлгийн одоо тусламжийн програмууд бол тийм байгаа. За тэгэхээр н одоо эндээс юу гарч ирээд байна гэхээр ийм асуулт асууж байгаа бол бид нар юу хийх ёстой? Энэ хүнд хэрвээ энэ хүн тамхи татж байгаа болохоор энэндээ холбоотой тодорхой зөвлөгөө өгөх ёстой байна. Монгол улсад байгаа бүх эмч нарыг бол энэ тамхины талаар зөвлөгөө өгдөг юутай л болох хэрэгтэй л байна.